Огцрох амархан гэж дуу алдаж одныг шуугилсан тэр үед нэг нөхөр хот барих амархан шүү дээ гэж амгаалчихсан гин. Хошгинсон үг байлгүй дээ гэж бодсон чинь үнэхээр л бариад игэлчихсэн гин. Энэ залууг Шижир гэдэг ба хүүхэд байгаасаа Улаанбаатар хотод амьдарсан нийслэл хотын унган хүү. Төм түжигсэн бомб бужигсэн энэ хот нүүлдөө халтраа агуулгаатай агаарын хит бохирдолтой ба ганцхан жилийн хугацаанд бид нийтдээ 47 хоногийг түгжилд өнгөрөөдөг байна. Зундаа үер усны гам шиг автомашины түгжрэл үүнээс гадна дулаан орохдоо зэрэгцсэн барилгын ажлууд эхэлдгээс шалтгаалan явган явж буй иргэдийн дээрээс барилгын эд зүйлс унах, гэмтэх, бэртэх автомашины осод болон угаартаж нас орсон мэдээ гэх мэтчлэн маш их стресстэй хотод бид амьдарсаар иржээ. Тиймээс Шижир маань энэ олон асуудлыг шийдэхээр хүсэл мөрөөдлийнхөө хотыг байгуулахар шийдсэн байна. Удаан хугацаанд судалгаа шинжилгээ хийж бодсны эцэст Цонжин болдог буюу Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт хотоо байгуулах боломжтой гэсэн дүгнэлтэд хүрчээ. Ийхүү 2022 онд эхний алхмаараа Цонжин Cyberboarding сургуулаа үүсгэн байгуулсан бол 2 жилийн дараа Цонжин Cyberboarding баг сургуулаа байгуулсан байна. Өдгөө Цонжин Кипр хотынхаа эхний 100 ширхэг хаусны суурай 50 барьж эхэлсэн бөгөөд нийт оршин суугчдаа зориулан үйлчлэгээний байгууллага болон фитнес, усан бассейн, спорт зал, хүүхдийн тоглоомын төв гэх мэт нэгдсэн цогц үйлчлэгийг бий болгожээ. Ирэх жилүүдэд хотоо өргөтгөж эмнэлэг, банк, даатгал, үйлчлэгээний байгууллага, худалдааны төвүүдийн цогцлбор, орчин үеийн хүнсний ногооны хүлэмж, мөн мад аж ахуйн ферм байгуулахаар төлөвлөн гүйцэтгэн ажиллаж буй залуу билээ. Тэр эрен хотоо залуучуудын ярдагчлан Улаанбаатар хотоос эсрэг тесрэг ертөнц шиг ногоон эко хот болгоно гэж зорж байгаа юм. Цонжин Кипр хот нь хүүхдэд ээлтэй сэргээгдэх эрчим хүчээр бүрэн хангагдсан. Сар бүр цахилгааны урсгал зардал төлдөггүй. Унтны усаа гүний хутгаар шийдсэн. Хоол хүнсний асуудлаач бас 100% хоттой бүгдийг нь бий болгохоор зорин ажиллаж байна. Мөн оршин суугчдынхаа бас нэгэн чухал хэрэгцээ болох спорт ба entertainment-ийн орчингч гэсэн орчин үеийн зөв шийдэлтэйгээр бүрдүүлэхэж тэр мартсангүй. Хүүхэд залуусын боловсролыг дэмжсэн хүний амьдралын тав тухайг мэдрүүлсэн хувийн хот болох Цонжин Cyber City-г байгуулахаар зориглон шийдэж нэгэнтээ эхэлжээ. Дэлхий дээр ойролцоогоор 40 орчим улс хувийн хот хорооллуудтай байдаг бөгөөд яг л үүний адил Монгол улсдаа анх удаа дэвшилтэд эко хотыг нэвтрүүлэхээр зорж буй Шижир залуудаа амжилт хүсье. Цонжин Cyber City хотхны ураа өгөөд тэрээр сэргээгдэх эрчим хүчний хот, аялал жуулчлалын хот, AI, биткойн технологийн хот гэх мэтээр санаа гарган нэрийдэхэр бодож буй боловч одоогоор яг тогтсон ураа өг байхгүй учраас та бүхэн комент хэсэгт маш гоё ураа өгнүүдийг бидэнд санд болохоор хамгийн гоё ураа өгийг мөнгөн шагнал хүлээж байгаагийн шүү. Цонжин Cyber City